Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар эрсдэлгүй дархан ээлтэй зам мөрийн дор эрсдэлгүй дархан 6 аяныг эхлүүлж байна. Энэхүү аянаар Дархуул аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч нар болон бүх насны иргэдийн замын хөдөлгөөнд соёлтой оролцох мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрм бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад аж ахуй нэгж байгууллага иргэдийг татан оролцуулах зорилготой. Аяныг гамшигын эрсдлийг бууруулах, орон нутгийн зөвлөл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газар, замын цагдаагийн тасаг хамтран хэрэгжүүлж байна. За ковидын нөхцөл байдлын үед дарахныхаа ард иргэдийг ажлын байргүй болохоос сэргийлсэн сэтгэл зүйн болоод одоо янз бүрийн дарамтанд орох аль эсвэл сэтгэл готролд орохоос сэргийлсэн анхаарал болгоомж нь ковидын нөхцөл байдлаа уялдаад суларснаас болж хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тодорхой эрсдэл нөхцөл үүсэх вэ гэдэг үүднээс анх одоо эрсдэлгүй дархан аян маань манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн санаачлагаар нийгмийн цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүдийн санаачлагаар эхэлж исэн. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит ажил болоод ингээд явж байгаамаа. За одоо 6 дахь хаянаа зарлж байна. Энэ 6 дахь хаян болоод замын хөдөлгөөнд соёлтой оролцох, анхаарал болгоомжтой байх, эрсдэлт нөхцөл байдлыг үүсэхгүй байх, хувь хүн өөрөө одоо нойрмоглох, амралтгүй явах, согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ жолоо барих, аль эсвэл хурд хэдгүүлэх гэх мэтчлэнгийн ийм шалтгаанд нөхцөл байдлуудаас ихэнхдээ эрсдэл үүсээд байгаа. Тэгэхээр хувь хүнээс, иргэнээс өөрөөс нь шалтгаалсан ийм зүйл байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхад уриалж, за энэ чиглэлд одоо тусгай чигүүргийн үйл ажиллагаа явуулдаг, хэрэгжүүлдэг байгууллагууд маань санаачлаад бусад аж ахуйн нэгж байгууллага иргэдээ уриалаад ингээд ажиллаж байгаа. Аяныг түүчилэн аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ууганбаяр болон прокурорын байгууллагын хамт олноос 10 ширхэг хүүхдийн аюулгүй судлалыг замын цагдаагийн газар хүлээлт өглөө. Мөн бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү челленжтэй уриалан дуудаж байна. За манай байгууллагын зүгээс одоо эрсдэлгүй дархан аян нэгдэж, за манай хамт олонны санаачлахаар хүүхд болгоныг тээврийн эрсдэл зориултын суудалтайгаар зорчуулах аяныг өгүүлж байгаа. За тус челленжд одоо дараагийн төрийн нөхцөлс байгууллагуудыг бүгднийг одоо төвтэй оролцоос уриалж байна. За ингээд манай байгууллагын өдрийн аянд 10 ширхэг суудлыг худалдаа авч замын цагдаагийн газрын хамт олон мэдээлэл өгсөн. За замын цагдаагийн газрын хамт олоннууд нь яг тухайн үед нь тээврээс зорчиж байгаа насны хүүхдүүдэд тухайн суудлыг өгөөд бэлгэлээд суудгаад, за дээрээс нь хамгаалах бүсийг ингээд хэрэглэж хөвших ийм аяныг өгүүлж байгаа. Челленжд болохоор дараагийн байгууллагаар бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хавьяа 445 дугаар ангийн хамт олныг дуудаж байгаа. Ингээд дараачихын төрийн байгууллагууд ээлжлээд ингээд аяндаа нэгдэх байхаа гэж бодож байна. Энэхүү арга хэмжээг дэмжиж аймгийн төрийн байгууллагууд, даатгал үнэлгээний байгууллагууд, автожолооны курсууд, дархан автомашин, мотоциклийн клубуд болон иргэд аж ахуйн нэгж байгууллагууд дэмжин оролцож байна. За манайх одоо энэ жилийн эрсдэлгүй дарахын арга хэмжээнд дархнаа төлөөлөн дархны одоо бүх мотоциклчдын холбоотуудын төлөөллүүд нэгдэж оролцож байгаа. За тэгээд үйл ажиллагааг дэмжиж одоо ингээд мотоциклын холбоотыг төлөөлөлд оролцож байгаа. Тэгээд одоо нийс дарханчуудаа одоо тий эрсдэлгүй дархны аяны хүрээнд энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нартаа тий бүгдээрээ сайхан дөрмөө баримтлаад соёлтой боловсон бие бинийгээ хүндлээд оролцоцгоё л гэж уриалъя да. Дархан дрифт клубын байгаа. Дархан дрифттэй юм явдаг. Тэгээ энэ аяныг дэмжиж манайхаа 5 машинтай оролцож байгаа. Гэрлээ шилжүүлээ хамгийн их одоо яригдаг асуудал. Ойрын гэрлээ, холын гэрлээ шилжүүлж хөвшээ. Гэрэл хамгийн чухал байхгүй. Бидний хувьд тэгээд хурдаа тааруулъя, ядарсан үедээ аль болох машин зэрэг барихгүй бай. Тэгээд яахгүй л замын хөдөлгөөнд оролцмоор байна да. Хүүхэд бүрийн авиас мэдрэмж сэтгэлгээ, дуу хоолой, өнгөрсөөр дамжуулан галын аюулгүй байдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилгоор аяны хүрээнд гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, онцгой байдлын газраас 40 дахь удаага уламжлалт болгон гал тоглоом биш гар зургийн уралдааныг зохион байгуулж шагналыг гартууллаа.